Бүгд найрамдах Солонгос улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага KOICA өнөөдөр глобал сургалтын хөтөлбөрийн төгсөгчдөд зориулсан мэдлэг ба бодлого сэдвт форум зохион байгууллаа. Сургалтын төгсөгчид бүгд найрамдах Солонгос улсад сурсан бодлогын туршлага, хөгжлийн жишээгээ хуваалцсан юм а. Мөн эдийн засаг, хууль эрх зүй зэрэг салбарын мэргэжилтнүүдийн лекцээр дамжуулан Монгол улсад тулгамдсан хөгжлийн асуудлуудыг шийдвэрлэх бодит арга замыг эрэлхийлэх чиглэлд хилцүүлэг өрнүүллээ. 안녕하십니까. 코이카 몽골 사무소장. Энэхүү форум нь KOICA-гийн сургалтын хөтөлбөрийн үр дүнг бодит өөрчлөлт хөгжлийн үйл хэрэгтэй уялдуулах практик талбар болж байгаагаараа онцгой ач холбогдолтой юм а. Мөн эдийн засаг, хууль эрх зүй зэрэг олон салбарын мэргэжилтнүүдийн илтгэл хэлэлцүүлгийг дамжуулан оролцогчид олж авсан мэдлэгээ бодит ажил хэрэг болгох боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ Монгол улсын бодлого боловсруулах, хэрэгжүүлэх чадварыг бэхжүүлэх арга замыг хамтран эрэлхийлэхэд энэхүү форумын гол зорилго оршиж байгаа юм а. Глобал сургалтын хамгийн чухал үнцэн нь суралцагчдад Солонгосын хөгжлийн туршлага болон бодлогын хэрэгжилтийн талаар мэдлэг олгоо зогсохгүй, сурсан мэдлэгээ өөрийн салбартаа түгээх хэрэгжүүлэх чадварыг нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм а. 발전을 뒷받침하고자 합니다. Энэхүү форум нь KOICA-гийн тогтвортой хамтын ажиллагааны бодлого, чиг хандлагын хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд сургалт төгсөгчид мэргэжилтнүүдийн илтгэлээр дамжуулан олж авсан мэдлэг туршлага бодит ажлын талбарт хэрэгжүүлж Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон хамтын ажиллагааны суурийг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулан ажиллахыг зорж байна. 95 оноос хойш 30 жилд нийт 3300 төрийн болон төрийн бус байгууллагын албаагчдыг богино урт дунд хугацааны сургалтанд явуулсан байна. Энэ бол 3300 гэдэг ч юм бол миний харж байгаагаар бол айгүй том тоо. Тэгээ боловсролд оруулсан хөрөнгө оруулалт бол өөрөө маш өндөр хэмжээнд буцаж одоо ирдэг гэж хүмүүс ярьдаг шүү дээ. Тэгэхээр 3300 одоо албаагчд маань мэдээж их орныхоо Монгол улсын хөгжилт бол хүндээ хувь нэмрээ оруулж явж байгаа гэдэгт бол итгэлтэй байна. KOICA-н бүгд найрамдах Солонгос улсын гадаад харилцааны яамны харьяа хөгжлийн албан ёсны тусламж хэрэгжүүлэгч байгууллага бөгөөд хөгжиж буй улс орнуудын бие даан хөгжих чадвар болон тогтвортой өсөлтийг дэмжин дэлхийн 45 оронд төсөл хөтөлбөрөөр хэрэгжүүлдэг. Монгол улсад KOICA-н алсын хараа 2050 зорилгыг дэмжиж дижитал засаглал, хот байгуулалт, хөдөө аж ахуй, эрүүл мэнд зэрэг салбарт хүний нөөцийн чадварыг бэхжүүлэх, эрх зүйн орчныг сайжруулахад чиглэсэн хамтын ажиллагааны төслүүдийг хэрэгжүүлж байна.